Ингээд ихний мэдээ улсын хурал эх 7 хоногт ээлжид бусаар хуралдаж засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодтголыг хэлэлцэх тавгаарлаа. Шатгууны үн өсөж хомсдол үүснээр инфляц нэмэгдэж төсвийн орлого тасарсан энэ үед засгийн газар зардлаа танах, алдагдлыг санхүүжүүлэх, цалин дэтгэврийг он гартал хүлээлгүй нэмэхээр төсвөө дахин боловсруулсан. Ийхүү төсвийн тодтголыг тойрсон шийдвэрүүд эдийн засгийн төдийгүй намрын улс төрийг ч хөлөөж эхлэх нь. Улсын хурал 2026 оны төсвийн тодтголыг яарвчлан хэлэлцэхээс өмнө үндэсний аудитын газар болон төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг хүлээж байна. Эдгээр дүгнэлт гарсны дараа буюу 9-р сарын 1-нд улсын хурлын даргын зөвлөл хуралдаж ээлжид бус чуулганыг зарлах товыг эцэслэн шийдэхээр тохирчээ. Үндсэндээ эх 7 хоногоос төсвийн тодтгол улсын хурлын улс төрийн гол хилцүүлэг болох нэ. Харин 2026 оны төсвийн тодтголын гол агуулга нь зардлаа танах, төсвийн алдагдлыг нөхөх, мөн иргэдийн орлогыг хамгаалах арга хэмжээ авахд чиглэж байна гэж засгийн газар тайлбарласан. Гэхдээ төсөв хэмнэх шаардлага нэг талд, иргэдийн орлогыг нэмэх шаардлага нөгөө талд байна. Цалин дэтгэврийг нэмэх нь өрхийн орлогод дэмжлэг болгохч эрэлт нэмэгдэж инфляц дахин дарамт өгөх эрсдэлтэй. Харин зардлыг хэд танавал эдийн засгийн идэвхжил саарч иргэдэд үзүүлэх төрийн дэмжлэг хомигдох эрсдэлтэй юм а. Төсвийн тодтголыг хэлэлцэхэд бас тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлэх юм бол үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль, бусад нөхцөл шаардлагууд хангагдсан байна уу, хууль зөрчсөн байна уугүй гэдгийг бас үзэх. Дээрээс нь төсвийн доктортой байдлын зөвлөл бас энэ төсвийн бас бодлого маань хэр зөв байна, оновчтой байна, үр ашигтай байж чадж гин үү, үгүй гэдэг дүгнэлтүүд хийх ёстой. Энд бас тодорхой хугацаа шаардж байгаа. Тийм болохоор бас эх 7 хоногт буюу 9 сар гараад үндсэндээ энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийн болон үндэсний аудитын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь бас улсын хурлын даргын дэрэгт зөвлөлийг хуралдуулж, өөрөөр хэлэх юм 9 сарын 1-ний өдөр хуралдуулах гэсэн бодолтой байна. Энийг даргын зөвлөлөөр хуралдуулж төсвийн ээлжид бус чуулган хийж төсвийн тодтголыг хэлж эхлэх юм байр суурьтай байгаа. Төсөв 9 сарын 1-ний дотор 27 оны төсөв өргөн баригдана. Бид нар энэ төсвийг ямар ч гэсэн авч харна. Бид нар энэ дээр дүн шинжилгээ хийн. Төсвийн тодтголоор зүгээр хууль зөрчсөн асуудал. Та нар нэг яригдаад өнгөрсөн зүйлийг санаж яж магадгүй. 25 оны төгсгөлөөр 26 оны 1.80 төгрөгийг энэ засгийн газар чинь өрчлөөд аваад зарцуулчихсан. Өнөөдөр 26 оны эхний хагасжилд 2.80-д гараад явчихсан. Энийг хаанаас ямар зохицуулалт хийж яваад байна. Энэ чи төсвийн хуулийг аль хэзээ үжээ энэ засгийн газар чинь зөрчөөд явчихсныг зүгээр нүглийнүүдийг гурилаар хуурсан төсвийн тодтгол өргөн барьж гэнэ үү? Сүр хүчний зүгээс ээлжид бус чуулганыг яарвчлан хуралдуулах шаардлага тавьсан гэгч улсын хурлын даргын тайлбараар 42-оос доошгүй гишүүн гарын үсэг зуржээж энэ асуудлыг албан ёсоор хөтлөх боломжтой. Харин үүнээс өмнө буюу өнөөдөр улсын хурл дахь Монгол Ардын нам ардсан намын бүлгүүд их тэнгэрт хаалттай хуралдаж төсвийн тодтголын төсөл дээр нэгдсэн байр суурьд хүрсэн гэх мэдээлэл улс төрийн өрөөнд яригдж эхэллээ. Хэрв энэ үнэн бол улсын хурлын танхимд өрнөх мэт харагдах төсвийн маргааны гол тохироог аль хэдийн хөшигний ардаа хийсэн байхыг үгүйсэхгүй. Сүрэг хүчин чуулган уралдуулахыг шаардаж, эрх баригчид хизээ хуралдуулахыг шийднэ. Харин төсвийн тохироо аль хэдийн хаана хийгдсэн нь одоо анхаарал татж байна.